Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн сурвалжлах баг энэ удаа бүгд найрамдагтад ард улсын засаг захиргааны онцгой бүс Хонконгт томилтоор яваад ирлээ. 6 дугаар сарын 17-ноос 6 дугаар сарын 21-ний өдрүүдэд үргэлжилсэн шатрын түргэн болон түргэвчилсэн төрлийн багийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнийг дэргэдээс нь түргэн шуурхай сурвалжлан үзэгч олондоо хүргэх нь томилтын зорилго байсан юм. Хамгийн анх 2023 онд Германы Дюссельдорф хотно олон улсын шатрын холбоо буюу FIDE-гийн зохион байгуулж эхэлсэн энэхүү тэмцээн энэ жил ердөө 4 дахь жилдээ болж байгаа ч дэлхийн хамгийн өндөр чансааны их мастерууд дэлхийд ердөө 35 байдаг супер их мастерууд оролцдог гэдэг утгаараа өнөөдөр дэлхийн хамгийн том шатрын тэмцээнүүдийн нэг болсон. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн алдар спорт хорооны Монголын алдар баг, Монгол цог сонирхогчдын төрөлд Монгол улсын мастер дид мастеруудыг нэгтгэсэн босоо ноён гэсэн 3 баг оролцсон юм а. Түүнчлэн Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, ерөнхий сайд асан Гомбожавын Зандан шатар дэлхийн шилдэгүүдийг шигссэн тэмцээний чансааны 1-р баг WR Chess багт өргөдөн оролцсон нь бас нэгэн онцлог хэсэг байлаа. Тэмцээн эхлэхээс нэг өдрийн өмнө болсон хэвлэлийн баг хуралд мөн тэрээр WR Chess багийн бүрэлдэхүүн болон дэлхийн өөр бусад алдартай шадарчдын хамтаар оролцож, улсаа төлөөлөн энэхүү том тэмцээнд оролцож байгаагаа илэрхийлсэн нь манай улсад шатрын спорт хэр өргөн дэлгэрч байгааг харуулсан тэмцээний салхийг хагалсан онцгой үйл явдал болсон юм а. With branding намайг Гомбожавын Зандан шатар гэдэг Монгол улсаас ирсэн. Монгол хэлээр шатар гэдэг нь чиз гэсэн үг л дээ. Зарим хүмүүс авьяастай төрдөг бол би брэнд нэртэйгээ төрсөн гэж хэлж болно. Ердөө хэдхэн сарын өмнө би Монгол улсын ерөнхий сайдын албыг хашиж байлаа. Харин өнөөдөр BR Chess багийн гишүүний хувьар шатрын түүхэнд хамгийн агуу тоглогчдод зэрэгцэн сууж байгаадаа баяртай байна. Зарим хүмүүс үүнийг хоёр өөр ертөнц гэж харж магадгүй ч би тэгж боддоггүй. Улс орныг удирдах байгаа эсвэл шатар тоглож байгаагаас үл хамааран хүлээх хариуцлага нь ижил байдаг. Дараагийн үдлээс илүү алсыг харах, зөрөгтэй бөгөөд даруй байдлаар шийдвэр гаргах, мөн ирээдүйн хойч үедээ илүү сайн байр суурь боломжийг үлдээх зэрэг ижил төстэй талууд олон байна. Английн биологч шатар сонирхогч Томас Хенри Хаксли шатрын хөлөг бол дэлхийн ертөнц. Шатрын дүрсүүд бол орчлон ертөнцийн үзэгдэл, харин тоглоомын дүрэн бол бидний нэрлэдэг байгалийн хууль юм гэж хэлж байсан удаатай. Миний хувьд шатрын гоо зүгслэн үүндэл оршдог гэж хэлнэ. Шатар улс төр, соёл, стратеги болон хүмүүсийг хооронд нь холбодог. Монголчуудын хувьд шатар бол шин зүйл биш. Уламжлалт шатраас эхлээд орчин үеийн олон улсын шатар хүртэл энэ спорт нь бидний сэтгэн бодох, өрсөлдөх, төвчээр суралцах соёлын салшгүй хэсэг байсаар ирсэн. Саяхан гэхэд бид Улаанбаатар хотноо шатрын Аз ТV-ийн авраг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. За Монгол улсын удаад ч мөн адил хүчрхэг тоглогчид болон багуудаараа өрсөлдөж байгаагаараа бахархаж тэднийгээ ч бас дэмжих болно. Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийг багтаа авах шийдвэрийг гаргасан Германы WR Group Holding-ийн ерөнхий захирал Вадим Розенштейний хувьд өөрөө мөн шатрын спортод ихээхэн дурлан сонирхдог. Дэлхийд даяар шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажилтгаараа алдартай. Энэхүү шатрын түргэн болон түргэвчилсэн төрлийн багийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах санаачилгааг ч мөн энэ эрхэм анх гаргаж Германы Дюссельдорф хотноо зохион байгуулах ажиллагааг дэмжин хамтарч оролцсон байдаг. Хөв хүний спорт гэгддэг шатрын спортод ховорхон тохиодог багийн төрөлд тэр тусмаа түргэн болон түргэвчилсэн төрөлд багийн авраг шалгаруулах тэмцээн зохион байгуулах үүдэж зорилго маш бүтээлч байжээ. Шатрын спортод сод авьяастай төрсэн цөөхөн их мастеруудын чадвар хийгээд ялалт жилээс жилд нэмэгдэж супер их мастер гэх алтан бус нэршилж бий болж сонирхогчдын лигээс чансаа нь улам алсран холцсоор ирсэн түүхтэй. Тиймээс энэхүү зааг ялгааг ойртуулж сонирхогчдыг мэргэжлийн их мастеруудтай нэгэн ширээнд мөр зэрэгцэн тоглох боломжийг олгосноороо энэ тэмцээн өнөөдөр шатрын спортыг жинхэнэ утгаараа дэлхийд таниулсан үнцэнтэй тэмцээн болсон юм. Энэ тэмцээнд улс улсын шилдэгүүд болон хувийн лигүүдэд тоглодог өндөр чансааны тамирчид оролцож байгаа. Гэхдээ дан ганц мэргэжлийнхнээр тогтохгүй шатрын спортод дурлал сонирхож хичээлдэг маш олон хүн байдаг. Шатрыг над чиг хобби болон тоглодог хүмүүст хүртэл дэлхийн шилдэгүүтэй мөр зэрэгцэн тоглох боломж олгож байгаагаараа цаашиж маш олон оролцогч хөгжөөнд дэмжигчдийг татах үсгээр хэдүүтэй дэлхийн чансаа өндөртэй тэмцээн болон өргөжж байгаамаа. Мэдээж энэ тэмцээнд мэргэжлийнхэнтэй нэг багт сонгогдно гэдэг нь нийтлэг олдоод байх боломж бишээ. Юун түрүүн улсаа шилдэгүүдийг сонгож багаа бүрдүүлсэн нэмээд төв хүний хандлага, багаар ажиллах чадвар, найрсах харилцаа хүртэл багийн тоглогч болох үндсэн шалгуур ихэд хэлэлцэхгүй юм а.
WRCS багийн бүрэлдэхүүн энэ тэмцээн эхлэхээс дуусах хүртэл дэлхийн нийтийн анхаарлыг хамгийн их татаж байсан. Уг багт дэлхийн шатрын бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч Магнус Карлсен, түүний араас хоёрт нэр нь бичигддэг Фабиано Каруана, шатрын эмэгтэй дэлхийн аварга Александр Костенюк зэрэг тэргүүлэх тамирчид байсан. Бүх цаг үеийн од 15 наснаас хойш дэлхийн шатрын ертөнцид аваргалсан Магнус Карлсентэй Монголын мэдээ сувгийн сурвалжлах баг ярилцлага хийх боломж тохиож, тэрээр шатарт хэрхэн үнэмлэхүйн амжилт тогтоосон хувийн туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм. Шатар бол сагсан бөмбөг өөр олон спорттой адил алдаж онож бэртэж гэмтэж байж амжилт ирдэг. Хүн болгонд хөгжих өөр өөрийн зам бий. Зарим нь өгөгдөл сайтай, зарим нь орчин нөхцлөөр хангагдсан байж болно. Гэхдээ хамгийн чухал нь энэ оюуны спортоор амжилтанд хүрэхийн тулд шаргуу тууштай хөдөлмөр, байнгын дасгал сургуулилт чухал. Хүмүүс надаас хожигдож үзсэн үү гэж их асуудаг. Үзэлгүй яах вэ? Мянган удаа хожигдож байсан. Гэхдээ тэр бүр хожигдол тоглолтын үр дүнд хүн сайжирдаг. Шатар сонирхогч залууст хандаж хэлэхэд амжилт чадвараа ахиулах ганцхан зам байдаггүй, хүн бүр өөрийн гэсэн амжилтын түүхтэй байдаг. Томилолтын эхний өдөр энэхүү хэвлэлийн баг хурлын эргэн тойронд гол үйл явдлууд өрнөсөн бол 2 дахь өдөр буюу 6 дугаар сарын 17-нд тэмцээн албан ёсоор эхэллээ. Хонконгийн Элизабет хатны стадионд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 43 баг, 300 гаруй тамирчин шатрын түргөвчлсөн төрлөөр тэмцээнийг эхлүүлсэн юм. Эхний өдөр нийт 4 өрөг тоглож, манай улсаас алдар спорт хорооны Монголын алдар баг энэ өдрийг өнгөллөө. Тус багийн хамгийн нүүрэн талд буюу тэргүүн ширээнд суусан спортын их мастер Сумьягийн бэлгүүн хамгийн уран нүүдлийг харуулж, 2 дугаар үргийн тоглолтоор Энэтхэгийн тамирчин Прагнанандха Рамашбабуг хоцсон. Прагнанандха 2026 оны Норвегийн шатрын тэмцээнд дэлхийн чансааны тэргүүлэгч Магнус Карлсеныг хожиж аваргалж байсан гэдэг утгаараа бэлгүүний энэ хожил маш үн цэнтэд тооцогдож байсан юм. Энэ удаагийн тэмцээнд бол амжилт үзүүлнэ гэсэн нэлээд зорилготой. Ялангуяа өнгөрсөн жилийн 2400 ангилд бас амжилттай орсон, амжилтаа бацдахна гэсэн зорилготой оролцож байна. Багийн тэмцээн шатарчтаас бас дахиад нэг чухал чадруудыг шаарддаг. Биднээс өмнө нь бол ганцаарсан тэмцээн зөвхөн өөрийнхөө өргийг анхаарал те нэг төдийлөн тоглолтгүй үе хийдэж яг энэ багийн тэмцээнд бол дангаан зөөрийн өргөөгөө тоглохоос гадна бусад тамирчдынхаа үр дүнг хараад заримдаа бас шийдвэрүүд гаргадаг, тэнцүү байрал дээр хожихын төлөө тоглолдог. Заримдаа давуу байсан ч гэсэн зөвхөн найдвартай тэнцээгээ хийдэг гэдэг тоглолтын үр дүнд бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орж болдог. Шатрын түргөвчлсөн төрөл буюу рапид төрөл нь уламжлалт шатрыг бодвол арай хурдан, тоглогчид дунджаар нэг үргийг дуусгахад 45-аас 60 минут зарцуулдаг. Нэг нүүдэл бүрд 10 секунд нэмэгддэг онцлогтой. Уламжлалт шатар шиг хэдэн цагаар сунаж тоглохгүй ч дөрвөн төрөлтэй харьцуулахад арай 50 тоглох нөхцөл бүрддэг тул шатрын спортоор олон жил хичээлсэн шилдэг тамирчдын хувьд энэ төрөл тулааны таатай талбар болж өгдөг юм. Монголын алдар болон Монгол цугийнхны хувьд яахын аргагүй түргөвчлсөн төрөлд дэлхийд чансаа өндөр гэдгээ эхний өдрөөсөө харуулж байлаа. Энэ тэмцээн маань бас өөрөө түргэн тоглолтог тэмцээн. Тэгэхээр нөгөө үргийн яг эхний хэсэг дээр л биенийхээ үргийг жоохон цаг ихтэй байгаа учраас харж амждаг. Яг сүүлд бол цаг бага болцохоор яг өөрөөсөө өргөлөө ороод одоо жишээ нь би бол мэдээж яг амар энтхэн амар сайн багтаа таарсан байсан болохоор яг өөрөөсөө үргийг хараад тэгээ ялангуяа би 4-р ширэн дээр бэлгүүн маань 1-р ширэн дээр суужсан болохоор би яг бэлгүүний үргийг бол харж чадаагүй. Гэхдээ сүүлд тоглолтоос харсан чинь хоцсон гингүүд амар баярлж байгаа юм чи амар сүр. Тэр чинь айгүй сайн супер их мастрыг манай ингээд тамирчин хоцсон. Тэгээ манай багч гэсэн ерөнхийдөө одоо тийм амар сайн багтай ерөнхийдөө айгүй хүч тэнцүүхэн үдсэн. Миний хувьд ч гэсэн өрөг дээр бас айгүй тэнцүү байрлал болсон байсан. Тэнцээ болох боломж байсан. Тэгэхээр ерөнхийдөө түргэн тоглолт гэдгээрээ бас айгүй боломж гардаг гэх юм уу. Тэмцээний 2 дахь өдөр түргөвчлсөн төрөл үргэлжилж мөн л манай улсын баг тамирчид дэлхийд нэрээ цураатуулж амжлаа. Шатрын спортын чансааг тамирчны хувийн оноогоор хэмждэг. Тухайн тамирчин 2400 хүртэлх оноотой бол FIDE мастер, 2500 хүртэлх хувийн оноотой бол олон улсын мастер, 2500-аас дээш оноотой бол их мастерт тооцогддог. 2026 оны шатрын түргэн болон түргөвчлсөн төрлийн багийн дэлхийн аврал шалгаруулах тэмцээний үеэр 2400 хүртэлх буюу мэрэгжлийн тамирчдын ангилалд манай улсын Монгол цог дэлхийн авраг болж өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж чадсан бол 2 дугаар байранд Монголын алдар баг орж 2400 төрөлд Монгол улс дэлхийн шатрын спортыг өнгөлж байгааг тодор харуулж чадлаа. Манай багийн одоо тоглохоос өмнө баримтчээс одоо тактик гэх юм бол угаасаа
тэнцүү байрлал тавиад тэгээд одоо мэдээж нөгөө нэг манай тамирчдаас илүү туршлагатай одоо сайн тамирчид байгаа учраас бид хэдийг бас нөгөө нэг хожих гэж оролдоход нь одоо яг тэр үед нь одоо алтуулах тийм тактик баримжил тоглоод тэгээд тэр тактик маань бол үнэхээр сайн хэрэгжсэн байгаа. Тэгээд үнэхээр баяртай байна. Тэгээд Гонконг улсын цаг агаар одоо ирээд маш их бороотой тийм баганд бидний хувьд бол маш их нөлөөсөн гэж бодсон. Яг тэгэхээр бид нэр ирээд яг маргааш өдрөөс нь хийж тоглосон харьцангуй цагийн зөрүү байхгүй учраас бас бидний хувьд бол бас давуу талтай байгаа. Гэхдээ манай улс чиг хуурай тийм цаг агаартай ус. Тэгээд ирээд одоо шууд ийм амар бороотой хуртай ингээд дутаж авсан нь бидний хувьд бол жоохон зочдмоор байсан. Ийм их ингэж ордог гэж бол ерөөсөө төсөөлөөгүй. Эхний өдрийн хувьд бол бид нар одоо тэрнтэй холбоотой юм уу мэдгүй бас магадгүй зөндөө олон хүчин зүйлс байгаа. Тэгээд 4 өрөөс одоо 1 оноотой гарсан. Тэгээд тэн дээрээ бид нар бол оройдоо багаараа маш сайн ярилцаж алдаа дутагдлаа хоорондоо ярилцаа. Тэгээд түүний өвчнөд өнөөдрийн эхний 2 өргөө хоёрыг хоцсон амжилттай явж байна. Рапид тоглолтын үед бол яг харьцангуй яг тухайн шатарчны ойлголт маш их нөлөөтэй байдаг. Яг стандарт шатар бол мэдээж маш одоо өндөр суулт төвчээрийн бүр ингээд маш өндөр юуг шалгадаг бол рапид тоглолт бол харьцангуй тухайн шатарчны ойлголт тэр одоо ерөнхий одоо тэр суурийг бол маш их шалгаж идэг гэж миний хувьд үздэг. Тэгэхээр одоо рапид тоглолтын дээр бол ялангуяа манай монгол шатарчдын хувьд бол маш их одоо харьцангуй одоо хүчтэй өрсөлдөх одоо чадвар чансаатай гэж би бол үздэг. Тэгээд яа тэгэхээр манай Монголд бас стандарт чатар бол бас харьцангуй стандарт чатын тэмцээн цөөн болдог. Тэгээ хөвчлэн ерөнхийдөө цаг харьцангуй багтай. Тэгээд нөгөө 10 секундын нэмэгдэлтэй 5 секундын нэмэгдэлтэй тэмцээнд маш их болдог учраас биднэрт бол бас давуу талтай гэж харж байгаа. Энэ жил мөн анх удаа 2000 хүртэлх оноотой сонирхогчдын ангиллал дэлхийн авраг шалруулах тэмцээнд шинээр нэмэгдэж, манай улсыг төлөөлөн анх удаа оролцсон босоо ноён баг мөн л эх орныхоо нэрийг амжилттай гаргаж мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм. Миний бодлоор бол шатар хүнийг асуудлыг олон талаас харахад маш тустай байд юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд богино хугацаанд зөв шийдвэр гаргахад айгүй хэрэгтэй болт юм байна гэж энэ тэмцээнд ч айгүй их бодож байлаа. Багийн тэмцээнд гол зүйл нь бие биенийхээ дутагдлыг нөхөж явах хэрэгтэй байна гэдгийг айгүй сайн ойлгосоо. Тэгээд манай багийнхан эхний хэд өргүүд дээр тэрийг жоохон ойлгохгүй тоглож исэн ба тэгээд сүүл рүү бүгдээ яг бие биенийхээ дутагдлыг нөхөд явсан болохоор хожлууд маш сайн гарч ирсэн. За миний хувьд болохоор шатрын спортоор 17-18 жил ойролцоогоор хичээлж байгаа. За тэгээ анх бол гэрт өвөөнүүд маань ирээд тоглож байгааг нь ерөнхийдөө хараад сурч тэгээ чаашлаад сонирхлынхаа үүднээс хичээллэж эхэлсэн байгаа. Тэгээд шатрын онцлогддог давуу тал гэх юм бол ерөнхийдөө миний зүгээс харах юм бол одоо ямар нэгэн шатар гэлтгүү шийдвэр гаргах ч юм уу ямар нэгэн одоо амьдралын чухал шийдвэр гаргахад илүү хянамгай өөр сүртэй ханддаг болсон юм болоо гэж ерөнхийдөө боддог. Шатрын төрөл маань гэх юм бол яг одоо уртын өрөөг түргэн тоглолт хурдан тоглолт гэх мэтчлэн. За мөн дээрэс нь одоо blind ball гэдэг нүдээ боож байгаа тоглох ч юм уу те ингээд олон төрөл байдаг. Тэгээд энэ төрөл бүхэн өөр гэсэн онцлогтой санагддаг. Стандарт буюу уртын өрөг маань илүү одоо судалгаан дээр ч юм уу онол дээр ч юм уу ингэж явдаг. Маш хурдан түргэн тоглох нь бол бид нар богино хугацаанд хэрэг үр дүнтэй зөв шийдвэр гаргах ч юм уу те ингээд шатрын төрөл болох нь биднэрт янзын олон төрлийн чадваруудыг ерөнхийдөө суулгаад явдаг байгаа. Бодлого гэдэг нь одоо жишээлбэл байж болох бүх гаргалгааг судалж тэрэн дээрээ шийдвэр гаргаж нүүд хийдэг гэдэг ч юм уу те гэх мэтчлэн ер нь бол ганц суу зурх хинэтрээгээс гадна цаагаараа бас ингэж гүнзгий маш олон зүйлүүдийг давуу талтай байдаг. Анхны одоо жилдээ зохиогдож байгаа тэмцээнд бид нэр аврагын төлөө тоглох болсондоо баяртай байна. Тэгээ манай баг ерөнхийдөө 6 гишүүнтэй байгаа. За тэгээд ер нь 6 гишүүд байна. Бүгдээрээ айгүй сайн тоглож маш хянамгай байгаа. Тэгээд ерөнхийдөө маргааш аврагын төлөө судалгаагаа хийгээд ер нь өнөөдөр хэлж байгаа да. Шатар бол зөвхөн нүүдэл хийх тоглоом биш. Стратеги, тооцоолол, сэтгэл зүйн өрсөлдөөн гурвыг нэгэн зэрэг шаарддаг оюуны спорт юм. Ялангуяа түргэн болон түргөвчилсэн төрөлд тамирчид хэдхэн секундын дотор олон хувилбарыг тооцоолж зөв шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Тиймээс шатрын өрөг бүр зөвхөн мэдлэг бус, хурд, төвлөрөл,
дарамттаар ажиллах чадварыг сорьдог оюуны тулаан гэж хэлж болно. Шатар тоглодог хүмүүс ирээдүг урьдчилан төсөөлөх дадалтай болдог. Нэг нүүдэл хийхээс өмнө олон нүүдлийн цаатахыг урьдчилан тооцоолох, өрсөлдөгчөд таамаглах нь шатарчин хүний наад захын чадвар. Тиймээс өдөр тутмын амьдралд ч одоо хийж байгаа зүйл маань дараа нь ямар үр дагавартай вэ гэж бодох хандлагыг суулгаж өгдөг тухай энэ спортоор 10-аас дээш жил хичээлсэн тамирчид хэлж байлаа. Маш их мэдрэмжтэй байх чадварыг шаарддаг. Яагаад тэгэхээр одоо өрсөлдөгч нэг нүүдэл хийхэд зөрүүлээд маш богино хугацаанд зүгээр сэтгэх шаардлагатай болдог. Тэгэхээр энд бол critical thinking гэж ярьдаг. Одоо эзэгтэй мөчөд бид нэр зөв тооцоолол гаргах маш чухал үр дүнтэй. Шатар бол нэгдүгээрт хүнд маш их төсвөр хатуужлыг суулгадаг. Тэгээд дээрэс нь шийдвэр гаргах одоо ур чадвар суралцуулдаг. Яагаад тэгэхээр шатрын өрөг дээр тоглогдож байгаа бүх нүүдэл болгон дандаа үр дагаврыг дагуулдаг. Тэгэхээр тэр хүнд одоо тамирчин хүнд, шатарчин хүнд ямар нөлөө үзүүлж байна гэхээр ерөөсөө өөрийнхөө гаргасан шийдвэрт эзэн байх чадварыг суулгаж байгаа. Тэгэхээр амьдралд бол энэ шийдвэр маш чухал байдаг, энэ ур чадвар маш чухал байдаг. Тэгэхээр алхаж гიშгэж байгаа, бодож байгаа бүхэн заавал үр дүнтэй, үр дагавартай байдаг учраас өрчлөн тооцоолох одоо ур чадварт бол маш сайн сургана. Тэгэхээр энэ бол хүний амьдралын заавал суралцах ёстой ур чадварыг шатрын спортоор дамжуулаад хүн одоо бие махаараа ойлгож ийн гэсэн үг. Оюуны спорт ч маш их ачаалал авдаг. Тэгээд хүний тарих ингээд ажиллаад эхлэхээр мэдээж давхар бас калори шатдаг. Судалгаагаар харахад бол нийт 6-7 цаг тоглоход 2000 орчим калори шатдаг гэдэг судалгаанууд, олон улсын судалгаанууд байдаг. Энэ бол бас үнэн. Тэгээд дээрэс нь өөрөөс маш их эрч хүч, энерги ялгарч байгаа. Одоо хэдийгээр одоо биеийн хүчний спорт биш ч гэлээ оюунаа тархиа ингээд маш олон цаг нэг одоо газар ингээд суугаад ажиллуулна гэдэг бол тэр хүнээс маш их төсвөр төвчээр тэгээд дээрэс нь сэтгэлийн хат шаарддаг. Шатрын тэмцээн тамирчнаас гадна шүүгчээс маш өндөр мэргэжсэн байдал, ур чадвар, хувь хүний цагийн менежмент, урьдаас тооцоолох чадвар, зохион байгуулалтыг шаарддаг. Энэ удаагийн тэмцээнд манай улсыг төлөөлөн инхүү 3 баг маш амжилттай оролцсноос гадна тэмцээний шүүх эрхэм үүргийг хүлээсэн олон улсын шүүгч тулгатай бид ярилцсан юм а. Ачаал бол шүүгчний хувьд бол маш өндөр байдаг. Ягаад гэвэл түргэн төрөвчлсөн тоглолтод бол цаг хугацаа маш хурдан явдаг болохоор шүүгч хүн байнгын анхааралтай юм болгоныг хянсан, анзаарсан байх хэрэгтэй байдаг. Энэ бол шүүгч бол алдаа гарах эрх байхгүй байдаг. Одоо жишээлбэл сакс волейбол төр шүүгчийн алдаа 1-2 удаа алдаа гэхэд нэг тоод үүштэй өнгөрчдөг. Араа шатрын хувьд бол шүүгч бол шийдвэрлэл эцсих байдаг. Тэгээд тэрэн дээр бол шүүгчний одоо мэдлэг туршлага бол маш чухал байдаг. Дээрээс нь чинь багийн тоглолтоо. Тийм багийн тэгээ багийн одоо ашиг сонирхол байгаа нэг хүний биш те. Тэгэхээр тэрэн дээр нь шүүгч хүн бол маш анхааралтай тухайд зөв шийдвэр гаргасан байх хэрэгтэй. Шатар алдаа гаргахаас айх биш, алдаанаасаа суралцахыг мөн заадаг. Хамгийн шилдэг их маструуд хүртэл хожигдох үе бишгүй. Гэхдээ тэд ялагдлаа шинжилж дараагийн тоглолтод ашигладаг нь тэдний амжилтын үндэс юм. Шатар тоглодог хүүхдүүдийн төвлөрөл, асуудал шийдвэрлэх чадвар үеийнхнээсээ илүү хөгждөг гэсэн олон судалгаа байдаг. Тиймээс дэлхийн олон орн шатрын хичээлийг сургуулийн хөтөлбөртөө оруулсан байдаг байна. 5 өдөр үргэлжилж дэлхийн шатрын спортын талбарыг дөргөөсөн энэ тэмцээн 20-21-ний өдрүүдэд түргэн төрлөөр үргэлжилж өндөрлсөн. Түргэн төрөл нь түргүвчилснээсээ ч хурдтай өрнөдөг. Нэг тоглолт дээд тал нь 15 минутанд дуусдаг. Нүүдэлбүрт 2 секунд нэмэгддэг. Шатрын их маструудын жинхэнэ хурд хүч авахалч самба, гарнууд оюуны хурдыг шалгадаг төрөл. Магнус Карлсон, Хикару Накамура, Уизли Со, Гарри Каспаров, Уиши Ананд зэрэг их маструуд энэ төрөлтөл жинхэнэ чансаагаа харуулдаг гэж яригддаг. Дэлхийн шигшээ WRCS баг түргэн төрөлд 2500-аас дээш буюу их маструудын төрөлдөө 5 дугаар байрт шалгарсан амжилттай оролцсон. Энэхүү манай улс энэ тэмцээнээс 1 алт, 2 мөнгөн медальтай дэлхийн шатрын спортын түүхэн нөлөөгөө нэмэгдүүлж чансаагаа үнэлүүлэн оролцоод эх орондоо иргэн ирлээ.